Эхний мэдээг хүргэе. Тэтгэврийн зээлтэй ахмадууд сар бүр төлөлт хийснээр эм тариа талхсуугаа авч чадахгүй нөхцөл түрээд байгааг иргэд хүндэтгэв. За тэгвэл Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж тэтгэврийн зээлийн сарын төлөлтийн дарамтыг бууруулах зорилгоор олгосон байгаа зээлүүдийн үлдэгдэл хэмжээг нэмэхгүйгээр хугацааг 36 сараар нэг удаа сунгахаар боллоо. Монгол банкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлая. Одоо зээлтэй байгаа ахмадууд зээлийнхээ үлдэгдлийн төлөх хугацааг 36 сар болгоно нэмэх боломжтой. Тодорхойлбол 10 сая төгрөгийн зээлтэй ахмад 18 сараар зээлээ төлдөг байсан бол одоо арилжааны банкнда хүсэлт тавьж зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг 36 сар болгон сунгах боломжтой болж байгаамаа. Ингэснээр сард төлөх мөнгөний хэмжээ буурна. Харин зээлгүй ахмадуудын хувьд 36 сар хүртэлх хугацаагаар зээл авах боломжтой эсхийг зээлдэгчийн түүхийг харгалзан тухайн банк нь шийднэ. Тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор олгосон байгаа зээлүүдийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 36 сараар хүртэл нэг удаа сунгасан тохиолдолд уг активыг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн актив тооцохгүй ангиллыг хэвээрүүлдэг шийдвэр гаргасан. Энэ нь одоо байгаа зээлтэй иргэд буюу 18 сараар зээл авсан байгаа иргэд арилжааны банкн дээр очиод хүсэлтээ тавиад 36 сар болгоод хойшлуулах буюу зээлийнхаа эргэн төлөлт хугацааг сунгах гэх нь бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр ангилал буюу одоо зээл нь бүтэц өөрчлөгдөхгүй гэсэн үг. Буюу одоо 18 сартай байгаа иргэд 36 сараар зээлээ сунгаад явахаар одоо сард төлж байгаа зээлийн эргэн төлөлтийн хэмжээ нь тодорхой хэмжээгээр буурах. Бараг 2 дахин орчим буурах байна. Монгол банкнаас арилжааны банкудад дээрх шийдвэрийг өнөөдөр хүргүүлж байгаа юм. Эцсийн шийдвэрийг арилжааны банкуд гаргана. Мөн Монгол банкны мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12% хэвээр хадгалах, тэтгэвэр тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцвүүц хэмжээний их усүрийг банкны заавал байлгах нөөц тооцох их усүрээс хасаж тооцох, тэтгэврийн зээл тогтоосон 150% эрсдлийн жингийн хэмжээг 100% болгон бууруулахаар тус шийдвэрлэлээ.